Эвэти өрөө гоё нөө. Event super. Ард бас яг бөөнөр олоолаа уулзаг болохоор бас айгуу гоё юм. Гоё тий. За амарсан сэтгэл сэтгэлтэй аваад амарсан өдөр мэд төрөйгээ. Тэгээд миний таны асуух хэрэгээ зэрэг үлгэрэнгийн брокерийн хувьд хамгийн сайн найз юу вэ? Үйлчлэх хөрөнгийн брокер омдрын хувьд хамгийн сайн найз уу? Тий. Ямар сонирхолтой асуулт ээ. Компьютер шүү дээ ер нь. Компьютер. Компьютер. За хэрвээ та агент байсан бол та агент байсан тий. Агент байсан бол яг ингээд агентийн хувьд цаг хугацаар аялж чадна гэвэл та хааш явах вэ? Аль бүч рүү явах вэ? Агент байсан бол мэдээж ирээдүйд үү? Ирээдүй. Тий, өнгөрсөн бол угаасаа болоод болсон зүйл. Ирээдүйд явж юу их үү? Ирээдүйн одоо амьдралын хэм маяг хэрхэн өөрчлөгдөж байна. За тэгээд мэдээж ирээдүйн барилгын салбарт бас ямар шинжилэл архитектор болоод бос зүйлээр бас яаж шинжилэл гарч ийн гэдэг бас сонирхолтой байна. За окей. Тэгээ яг ер нь бол таниуд бол илүү ирээдүйд юу үнцэнтэй юм байна те. Өнгөрсөн бид нар өнгөрөө дууссан гэсэн үг те. Бид бол окей. За үлгэрэнгийн агентийн хамгийн том айц юу вэ? Агентийн хувьд уу? Агент. За карантин юм да. Карантин болчих шүү дээ. Карантин болох уу? Босфог зүйл байхгүй тий. Why not те? Би бол амар бид нар кандидат болсон те. За агентийн хувьд хэрэг та агент байсан бол өдөр болгон юу толгордог байсан бэ? Өдөр болгоно ер нь бол түжрээл толгордог байсан да хамгийн том. Одоо манайх бол бүгд түжрээ гэж хэлж байна. Түжрээ үнэхээр бас амар ах шүү те. За амьдралын чанарыг хамгийн их одоо хороож байгаа амьдралын үнц цаг бол. Тэгвэл энэ түжрээг магадгүй арилах нэг бас шийдвэр Супермен гэдэг шүү дээ. Супермен ч юм уу одоо хаалт ч юм уу ямар нэг тийм одоо Avengers тий. Тэгвэл яг тэдрээс та яг ямар баатрийн ямар одоо чадварыг та авах гэж байна? За ер нь бол нисдэг машин ээж болооч болмоор байна. Машин ээж болооч. За эсвэл айгу яг боддог юм бол helicopter ээж болооч. Яг бүр баатраараа төсөөлөх юм бол maybe Iron Man. За. Нисээ явчих. Энэ хамгийн яригтай үйл хөрөнгө юу вэ? Яригтай үйл хөрөнгө зах зээлийнхаа бодит үннийг бариагүй үйл хөрөнгө. Энэний асуулт. Хин нэгэн тань руу ярьлаа, худлаа тань руу ярьлаа. Хамгийн түрүүнд байрны үн асуудаг хүнтэй та уцаар ярих уу? Байрны үн асуудаг хүнтэй уцаар ярих уу? Тий. Ер нь бол хамгийн түрүүнд уулзалтын цаг тоглохыг хүсэн. Тэр хүн бол үнэхээр мэдээллийг бодтоор авахыг хүсэж байгаа болоод уулзалтаас болцох гэж бодож байна. За окей. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.